Сайн байцгаана үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр манай студид Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн багш Заяа өргөд ирээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдрийн хувьд та бол одоо олон улсын эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг, хичээл заадаг. Одоо ийм судлаач багш хүн. Тэгэхээр өнөөдрийн хувьд миний хувьд тантай ер нь сүүлийн 2 жил хагасын баг олон улсын харилцааны хамгийн оргил сэдв, хамгийн эмзэг сэдв, хамгийн халуун сэдв гэж хэлж болох байх. Энэ Орос Украины дайны асуудал. Яг нь сүүлийн 8 сар бол Израиль Хамасын асуудал жоохон дарагдсан ч юм уу байна. Гэхдээ бол энэ магадгүй 21-р зууны геополитикийн хамгийн том үйл явдал бол энэ Орос Украин гэдэг. Украины нутаг дэвсгэр дээр Оросын явуулж байгаа. За өөрсдөө бол цэргийн ажиллагаа гэж энэ барууны ертөнц түрэмгийлэл гэж байна. Иймэрхүү үйл явдлыг одоо эрх зүйн талаас нь ярилцъя гэж урьж байгаа. Өмнө нь бол 1 сард манайх одоо би мемор дөрж өгч мөн танаас сургуулийн мемор дөрж өгч олон улсын харилцааны реалистик сургууль их гүрнүүдийн ашиг сонирхол геополитикийн хүчин зүйлийн талаас нь энэ асуудлыг ярьсан. Тэгэхээр одоо бол мэдээж нөгөө талаас нь буюу илүү идеалист, либералист гэж бид нэрийг тодорхойлдог. Эрх зүйн хэм хэмжээгээр тулгуурлаад бид нар Орос Украины дайныг аль талаас нь харах хэрэгтэй юм бэ гэдэг яриа гэж бодож байна. Тэгэхээр эхний асуулт. За мэдээж бид нар бол хараад мэдж байгаа. Оросын холбооны улс өөрөө аюулгүй зөвлөлийн нэгдсэн үндэсний байгууллага аюулгүй зөвлөлийн байгаа гişүү. Тийм мөртлөө одоогоос 2 жил хагасын өмнө эрх зүйн хэм хэмжээгээр Украиных гэж хүлээмжшөөрөгдөөр нутгаар өөрсдөө сэргээ оруулсан. Энийг өөрсдөө дотооддоо эрх зүйн зөвтгөлийг хийгээд өөрчлөлтийг хийгээд зөвтгөж исэн. Гэхдээ энэ бол эрх зүйн хэм хэмжээгээр байж болохгүй гэдгийг бол юу гэсэн бүгдээрээ мэдээд идэг. Яг нь нэг өнцг нь бол ашиг сонирхлын талаас нь ч юм уу тайлбарлах оролдлогууд хийдэг л дээ. Тэгэхээр хоёулаа энэ асуудлыг эрх зүйн талаас нь харах юм бол энэ үйлдэл одоо тухайн 2022 оны 2 сарын 24-ний өдөр Оросын цэрэг Украинд орсон үйлдэл эрх зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн бэ гэдгээс ярих хэлье. За тийм. Яг нь ерөнхийдөө тий одоо сая та өөрөө хэллээ да 2022 оны 2 сарын 24-нд тий тусгай ажиллагаа явуулах тухай энэ ерөнхийлөгч Путиний шийдвэр гарснаар бол тий одоо нэг ясандаа дай хэлсэн гэж тооцоод байгаа л да тий. Тэгэхээр яг энэ Оросын зүгээс тий одоо энэ үйлдэл нь өөрөө тий одоо олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд тэ одоо зохицуулах юм төрлийн харилцаа байгаа. За олон улсын нийтийн эрх зүй гэдэг маань тэ одоо ерөнхий олон улсын эрх зүй гэж салбар байна л да. Тэ энэ маань одоо олон улсын харилцааг бүхэлдэн зохицуулж идэг. Гэхдээ олон улсын эрх зүй манаас тэ одоо олон улсын нийтийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй гэж одоо дотор хуваагддаг. Яг бидний одоо өнөөдрийн сэдв болсон тэ Орос Украины дайны асуудал бол тэ одоо цэрэг зэвсэг тэ дайн дайчин нутаг дэвсгэр за одоо юу гэдэг аюулгүй байдлын асуудал гэдэг юм уу те түрэмгийлэл үйлдэх хүч хэрэгсэн асуудал бол үндсэндээ энэ олон улсын нийтийн эрх зүйгээр зохицуулах ёстой төрлийн харилцаа байна. За яг энэ те одоо Орос холбооны улсын зүгээс те одоо энэ хийсэн дайн маань өөрөө те олон улсын нийтийн эрх зүйгээр хэрхэн яаж одоо тайлбарлагдах вэ гэдэг дээр би нэг хэдэн зүйлийг хэлье л да те. За олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээ гэдэг маань те одоо үндсэндээ нэгдсэн үндэсний байгууллагын дүрм заагдсан хэм хэмжээг ерөөхдөө нь бол хэлж байгаа. Одоо нэг ясандаа нэгдсэн үндэсний байгууллагын дүрм гэдэг маань те одоо олон улсын харилцаанд оролцогч талуудын хувьд дагаж мөрдөгдөх ёстой одоо нэг ясандаа үндсэн хууль байдаг те. За тэ одоо энэ нүүбийн дүрм гэдэг энэ баримт бичигт маань юу гэж заасан байдаг вэ гэхлээр тэ одоо улс гүрнүүдийн зан үйлийг тэ одоо ямар хэм хэмжээг баримтлах юм бол тэ дэлхий дээр инх тайван тэ одоо инх тайвнаар улс гүрнүүд зэрэгцээ орших юм бэ гэдгийг бол зааж өгсөн байдаг л та тэ. За энэ дээр одоо хамгийн нэн тэргүнд бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын үндсэн 10 зарчмын асуудал яригдах ёстой. За энэ 10 зарчмаас тэ одоо нэн тэргүнд одоо энэ сэдвтэй маань холбоотой ямар зарчмууд яригдах вэ гэхлээрээ одоо мэдээж хэрэг те улсын бүрэн эрхийн зарчим байж гин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг те одоо хангах зарчим байж гин хөгжүүлэх хэрэглэх зарчим байж гин те олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх байж гин те хүний эрхийг хүндэтгэн дээдлэх гэх мэтлэн одоо эдгээр зарчим маань бол одоо нэн тэргүнд бол зөрчигдсөн гэж одоо үзэж болохоор байгаа. Тийм. Нөгөө 10 зарчим гэж одоо бандунгийн зарчим, панчлалын зарчим гэж ярьдаг. Энэ маань нэгдсэн үндэсний байгууллагын дүрмд бол аль аль нь тусгалаа болсон байдаг. Тэгэхээр ямар ч байсан тухайн 2 сарын 24-ний үйлдэл бол Украин гэдэг улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хэлийн халдшгүй дархан байдал. За тэгээд маргааны гэв зүгээр шийдвэрлэх зарчим гэж байгаа. Тэгэхээр та сая бас нэг чухал санаад урдсан нь Оросын холбооны улс нөө олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зарчмаа зөрчиж гинэ гэсэн үг тийм үү? Өөрөөр хэлбэл нүүбийн гишүүн улсынхаа хувьд те одоо нүүбийн дүрмээр хүлээсэн үүргээ бол одоо те зөрчиж гинэ гэж үзэж байгаа. Тэгэхээр дахиад энэ дээр та бол сая ярианыхаа дондор дайнгээ яриа явлаа. Оросууд бол одоо хүртэл цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж байгаа.
Манайд ч гэсэн Оросыг баримталж байгаа хэсэг бүлгүүд бол энийг одоо хүртэл цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэх юм хандлагууд байна. Албан хэллэгүүд дээр бид нэр тэрнэр томьёо ашиглаж байна. Яг нь бодлогын хувьд бас тодорхой хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Яг эргэцүү утгаараа энэ дайм уу юм уу? Аха. За яг уу ерөнхийдөө те одоо альва улсын бүрэн эрхийг таалтаа те нутаг дэвсгэрт нь цэрэг оруулж байгаа асуудал энэ бол одоо бас дайн гэж тодорхойлж болно л доо. Тэ эн чинь бол одоо юу гэдгийг олон улсын харилцаанд бол те хин нэг нь одоо тур зоргоороо ажиллах одоо юм боломж байдаггүй те одоо нүүбийн дүрм гэдэг маань те одоо үндсэндээ энэ гишүүд маань өөрснөө энэ дүрмээр хүлээсэн үүргээ одоо сайн дурын үндсэн дээр хүлээн шүүрсний үндсэн дээр нүүбийн гишүүн болдог. Тэгэхээр яг уу ерөнхийдөө тэгтээ яг уу энэ бас нэг ийм үнцэг байна л да те олон улсын эрх зүг те одоо ерөнхийдөө одоо их гүрний зүгээс зөрчих асуудал байдаг. Энэ дан ганц Орос Украины асуудал ч бол биш те. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг жишээ дурдах юм бол одоо тухайлбал те одоо Иракийн дайны асуудал байж гин, Афганистаны асуудал байж гин те. Тэгэхээр олон улсын одоо хууль дүрм журмыг хэн зөрчдөг вэ гэхээр ерөнхийдөө их гүрний зүгээс зөрчих одоо тохиолдол олонтой байдаг. Тэгэхээр энэ Орос Украины асуудал ч гэсэн те одоо энэ Оросын бас нэг явуулж байгаа өөрхөн гадаад бодлогын л бас нэг юм онцлог тал гэж бас ойлгож болох юм л да. Гэтэ яалтчгүй энэ чинь цэрэг оруулсан асуудал байж гин те. Тэгэхээр энэ дээр бол одоо яг нүүбийн зүгээс те одоо Оросын холбооны улсыг одоо гол буруутгах байгаа зүйл нь бол дайныг энд хэрэг үлцэн гэж буруутгаад байгаа шүү дээ те. Одоо тэр үтгийл бусад улсын зүгээс те Оросын холбооны улсыг бол одоо геноцидын төрлийн энд хэрэг үлцэн гэж ярьж байгаа те. Тэгэхээр энэ маань өөрөө олон улсын нийт эрх зүгээр зохицуулагч төрлөө харилцаа байгаа. Тэгэхээр одоо яг дайн хийсэн үгүй юу гэдэг дээр те яг энэ дээр дандаа нөгөө үзэл бодлын түвшинд яригж байгаа болохоос биш те энэ одоо яг гин буруутай байна уу гин буруугүй байна уу гэдгийг бол уул ясандаа бол те энэ шүүх гэдэг байгууллага тогтоох хэрэгтэй байдаг те. Тэгэхээр одоо нөгөө хууль зүйн шинжилгээ ухааны дугаас тийм зарчим байдаг шүү дээ те. Одоо presumption of innocence гэж хэлдэг те. Одоо нөгөө гин буруу тогтоогдоогүй байгаа цагт те одоо тухайн хүнийг одоо гин буруутай гэж тооцож болохгүй гэж үздэг те. Тэгэхээр яг энтэй ижилхэн олон улсын эрх зүйч гэсэн энэ олон улсын шүүх байгууллага гэж байдаг. За яг одоо энэ Орос Украины асуудлаар бол олон улсын эрүүгийн шүүхийн асуудал бол бас энд яригдах хэрэгтэй юм байна. Яг үнэ. Тэгэхээр эрүүгийн шүүхтэй холбоотой асуудлаар бас одоо нэг шийдвэрүүд гараад яваад байна л да. Өнгөрсөн хугацаанд эрүүгийн шүүх бол хэд удаа энэ Орос Украины асуудлыг яриад зарим улс орнууд одоосоо геноцид одоо Израиль Хамас дээр ч ялгаагүй геноцидын асуудал гэж яригдал. За хамгийн оргил шийдвэр одоо онцлог шийдвэр нь өнгөрсөн жил гарсан. Бүр Оросын холбооны улсын төрийн тэргүүнийг тодорхой албан тушаалтнуудын хамт дайныг эмтэрэгт ингээдооцсон. Яг процессын хувьд тэр нэг Украинаас хүүхэд хулгайлж Орос руу зөөсөн гэдэг асуудал яригдаад байна тийм. Тэрэн дээр бас үнэн худлаа дээр нь хоёр тал ингээд мэдээллийн дайнаа явуулаад. Тэгэхээр ямар ч байсан олон улсын эрүүгийн шүүх гэдэг байгууллага өөрөө ямар учиртай байгууллага, ямар шийдвэр гаргах ч вэ? Яагаад Оросын холбооны улсын талаар тийм шийдвэр гаргаж яхад одоо Оросын холбооны улс тэр шийдвэрийг заавал дагаж мөрдөх юм албан шаардлага байгаа юу гэдэг ч юм уу ийм асуудлууд яригдав. Тэр тал дээр. За олон улсын эрүүгийн шүүх гэдэг байгууллага маань 2002 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Одоо Ромын дүрмийн үндсэн дээр. Тэгэхээр 2002 оноос хойш те одоо эдүүгээ 120 гаруй юм гишүүнтэй юм байгууллага байгаа. Тэгэхээр энэ тус байгууллагын одоо шүүн эрх мэдэлттэй одоо ямар төрлийн гэмт хэргийг шүүмэлцэх одоо эрх мэдэлтэй вэ гэхлээр те одоо энэ дээр дайны гэмт хэрэг байж гин, цэргийн гэмт хэрэг байж гин, за мөн хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийг бол шүүх хилцэх хэрэгтэй юм олон улсын одоо шүүх байдаг. За тэгэхээр яг одоо энэ Орос Украины асуудлаар те одоо түрүүн хэллээ те одоо нөгөө хэд удаагийн шийдвэр гаргалаа гэдэг яг олон улсын эрүүгийн шүүхийн одоо прокуроруудын зүгээс те одоо тэр ерөнхийлөгч Путин за мөн ерөнхийлөгчийн дэрэгдэхтэй одоо нөгөө хүүхдийн эрхийн асуудлаарх комиссар эмэгтэй те одоо Мария Белова гэж эмэгтэйгтэй байршлах шийдвэр гаргаж ирсэн. За мөн цэргийн өндөр хоёр албан тушаалтанд ч гэсэн те хамааралтай бүх юм хэрэг үүсгээд одоо байршлах юм шийдвэр гаргаж ирсэн баг. За асуудал одоо тий юунда байна вэ гэхлээр яг олон улсын эрүүгийн шүүхийг тий одоо хүлээн шүүрдэг улсууд гэж байдаг. За үүний тоонд Оросын холбооны улс өөрөө ордог. Хүлээн зөвшөөрдөггүй. Тий, зөвшөөрдөггүй. Гишүүн биш гэсэн. За 2014 онд Оросын холбооны улс бол нэгдэж орсон байдаг. Гэхдээ 2016 онд бол Ромын дүрмээс бол одоо тий татгалцсан байдаг. За энэ маань юу хэлж байна вэ гэхээр те олон улсын эрүүгийн шүүхийн тэр Ромын дүрмийн хүлээн зөвшөөрөхөд энэс гарцсан байна гэдэг маань Оросын холбооны улсад бол те одоо тухайн шүүхийн одоо те эрх мэдэлд бол Оросын холбооны улс хамаарахгүй гэж
одоо тооцогдох гэдэг л та. За нөгөө төр эн чинь дан ганц Оросын хэрэг биш те. Одоо Украин улс ч гэсэн өөрөө олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш байдаг. Тийм. Тэгэхээр яг нөгөө төрөний байршилгааны асуудал дээр те одоо бүхэл бүтэн төрийн тэргүүнийг одоо те олон улсын эрүүгийн шүүхээс те одоо буруутаад гэж одоо буруутгаад явж байгаа те. Тэгэхээр энэ дээр бол Путин болон те одоо Оросын албаны улсын зүгээс те ямар тайлбар хийж өгнө гэхээр манайх энэ байгууллага чинь гишүүн биш ээ. Тэгэхээр манай одоо иргэд манай албан тушаалтнуудад бол те одоо энэ шийдвэр бол хүчингүй гэсэн юм шийдвэрийг бол одоо энэ тайлбарыг бол гаргаад байгаа. Тийм. Тэгэхээр олон улсын эрүүгийн шүүхийг ямар үндслэлээр гэх юм уу, ямар шалтгаанаар одоо Украин буюу одоо хэрэг өрнөж байгаа газар бол гишүүн биш юм байна. Үйлдсэн гэж байгаа Орос бас гишүүн биш юм байна. Тэгэхээр хэний гомдлоор ямар шалтгаанаар одоо энэ хэргийг хэлцүү? За энэ дээр харин ерөнхийдөө тэ олон улсын харилцаанд аль нэг одоо буруутай одоо улсыг тэ одоо шууд одоо шүүхүүд өгөх тэ одоо тийм зоригтой улс яг үндэ хэлэхэд бол байдаггүй ховор байдаг. Шууд улсыг зааж өгдөг. Тэгэхээр одоо дотооддоо ч гэсэндээ одоо бид нэр гин буруутай гэж үзээд байгаа хүнээ одоо өргөдөл гомдол бичдэг ч байт юм уу те шүүхэд одоо энэ асуудлыг шийдэж өгөөч те одоо цагдаа хуулийн байгууллагад өгдөг штэ. Яг энэтэй ижлэн процесс байдаг. Тэгэхээр тэрийг одоо шилбэл Оросыг буруутгаад шууд ингээд зөрөгтэйгээр те одоо ингээд гомдол үүсгээд явах одоо тийм зөрөгтэй улсаас ховор байна л да тий. А нөгөөдгөр олон улсын эрүүгийн шүүхэд угаасаа тий Оросын албаны улс чинь одоо тий нэг гишүүн биш болохоор энэ асуудал бол үндсэндээ бас тий хурдталд ороод яваад байгаа. Тий. Гэхдээ яг ганц Оросын албаны улс ч биш тий ерөөхдөө олон улсын эрүүгийн шүүхийг жишээлбэл Америк нэгдсэн улс өөрөө бас тий одоо өглөө шүүрдэггүй. Одоо тухайлбал тий 2002 онд Америк нэгдсэн улс бол өөрөө одоо тий Ромын дүрмд гарын үсэг зурчаад тэгээд одоо сойрхон батлааг байдаг. За энэ бол нөгөө жижиг Буш ерөнхийлөгч Обамагийн засаглал хооронд одоо болсон үйл явдал байдаг л та. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бол яг ерөнхийдөө одоо Оросын албаны улс ч вэ те одоо Америк нэгдсэн улс ч вэ те ерөнхийдөө нөгөө өөрийнх нь үндэсний ашиг сонирхлыг илүү тавьдаг олон улсын хууль дүрм журмээс илүүтэйгээр те. Тэгэхээр одоо ялангуяа Америк нэгдсэн улсын хувьд бол те одоо тус улсын дээд шүүх те одоо жишээлбэл шийдвэр гаргасан байдаг. За ямар шийдвэр гэдэг вэ гэхээр одоо тэ Америкийн иргэдийг шүүн таслах эрх бол зөвхөн Америкийн шүүхт одоо хадгалах юм аа. Тэгэхээр өөр ямар ч одоо өөр ямар ч төрлийн шүүх бол Америкийн иргэдийн одоо асуудлыг шүүн хэлцэх одоо эрхгүй маа гэсэн юм тайлбар гаргасан байдаг. Тэгэхээр Америк өөрөө ч гэсэн олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн биш байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг хэлийн чандад одоо энэ дээр сэдвээсээ халиад асууч би саяны тайлбартай ч холбоотой. Хэлийн чандад өөр улсын нутаг дэвсгэр дээр Америкийн иргэн хэрэг үйлдэлээ гэж бодоход тэрийг шүүлсэн шүүлтгийг Америкийн шүүх хүчин төгөлдөр бос гэж үзнэ гэсэн үг. Ерөөдөө бол тийм. Өөрсдөө л тэгнэлтэй яг хөө гэхдээ тухайн хэрэг үйлдэгдсэн улс нь бол өөрсдийнхөө юугаар шийдэх. Тэгээ яг хөө гэхдээ ямар төрлийн хэрэг мэрэг гэдэг нь бол бас чухал та. Тэ одоо жишээлбэл эрүүгийн шинжтэй байд юм уу те. Одоо магадгүй ялтан шилжүүлэх гэрээ байд юм уу эсвэл эрүүгийн одоо салбарт те эрх зүйн харилцан тусалцах гэрээтэй улсууд ч байгаа юм уу те. Тэгэхээр энэ үйлдэгдсэн гэмт хэрэг гэдэг маань бас чухал байхгүй. Тэгэхээр ерөөхдөө олон улсын эрүүгийн эрх зүй гэж салбар байгаа л да те. Тэгэхээр олон улсын эрүүгийн эрх зүй гэдэг салбарт маань бол дандаа олон улсын гэмт хэрэгүүд гардаг. Тэ олон улсын гэмт хэрэгээс гадна үндэстэн дамсан гэмт хэрэг гэж байдаг. Тэ үндэстэн дамсан transnational crimes гэж хэлээ. За тэ энэ дотроо болохлээрээ одоо жишээлбэл хар тамхины 8 байдаг юм уу те мас уруулах төрлийн баазын 8 хэрэглээ хадгалах те одоо хил дамсан төрлийн хүний 8 одоо мөнгө угаалт гэдэг юм те эн чинь бол дандаа үндэстэн дамсан гэмт хэрэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол олон улсын шүүх бол шүүн хэлцэн гэхээс илүүтэйгээр одоо тухайн гэмт хэрэг одоо жишээлбэл үйлдэгдсэн улсын шүүх илүү давуу хэрэгтэй ч гэдэг юм те одоо нутаг дэвсгэрийн дээд эрх гэдэг утгаараа ч гэдэг юм те эсвэл одоо юу гэдгийг одоо холбогдогчтой хоёр улсын хооронд одоо ямар эрх зүйн салбарт одоо гэрээ байна те одоо харилцан тусалцах гэрээч гэдэг юм те бидний асуудал дээр болохоор эн чинь нөгөө дайны цэргийн хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг дотор ч юм бол жишээлбэл геноцидын гэж хэлээд байгаа тэр гэмт хэрэг ч орж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө хариалан шийдвэрлэх шүүх нь уул шугамдаа олон улсын эрүүгийн шүүх байгаа л та тий. Тэгэхээр тэр одоо түрүүн таны асуусан тий одоо Америкийн иргэн энтэнд одоо хэрэгт оролцох юм бол тий өөр улсын шүүхийн шийдвэр бол зөвшөөрөхгүй гэдэг нь үүлдэгцэн гэмт хэрэг эсвэл хамаарч байна гэсэн үг байна тий. Одоо хулгаан гэмт хэрэг гэдэг юм уу те одоо юу гэдгийг тийм дотоодын эрх зүгээр зохицуулагдах төрлийн харилцаа байх юм бол мэдээж хэрэг энэ гадаадын шүүхийн шийдвэрийг бол бас харгалзаж үзэн штэ. Харгалзаж үзэн. Гэхдээ тэрийг одоо эргээд нөө ялтан солилцоо, хоригдл солилцоо ч гэх мэт асуудлуудаар зохицуулаад явна гэсэн.
Жишээлбэл одоо яг одоо энэ дайнаас хойш Оросд Америкийн 2 иргэн тагнуулын хэрэгээр хоригдож байна тийм. Нэг сэтгүүлч Иван Гершкович гэж. Нэг тагнуулын офицер Пол Виллер тэнгисийн зэрэг офицер. За мэдээж таасаа ярьж байна. Олон улсын иргэний шүүхийн гишүүн биш ээ Оросын холбооны улс. Энэ дээр бол яг нэг эрхцүүдээр байдаг өөр кейснүүд их төстэй санагдаж байна л да. Одоо 1982 оны Далайн эрх зүйн конвенц гэж байдаг. Бүгд найрамдах хятад улс өмнөд Хятадын тэнгисийг бол тэр эрх зүйн Далайн эрх зүйн конвенцийг огт харгалзахгүйгээр өөрсдийнхөө тогтоосон нөгөө 9 цэгтэй шугамаараа манай дотоод тэнгисээ гэж үзээд байдаг. Тэрэн дээр ямар тайлбар хийдэг вэхээр тэр 82 оны конвенцийг чинь бид нэр огт нэгдээгүй зөвшөөрөхгүй манайд наач хамаагүй гэдэг. Яг энэтэй адилхан кейсийг их гүрнүүд яг олон улсын иргэн шүүхийн асуудал дээр Оросын жишээ одоо энэ бидний жишээ харагдаж байна. Далайн эрх зүйн конвенцийн асуудал дээр Хятадын жишээ харагдаж байна. Бусад олон жишээнүүд их гүрнүүдтэй холбоотой ийм зүйлүүд байгаад байна. Тэгэхээр эндээс үүдэлтэй нэг асуудал гарч ирдэг. Одоо байгаа нэгдсэн үндэсний байгууллагын тогтолцоог бид нар мэднэ. За даа эхэлснээс хойш за давал 7-8 удаа Украины асуудлаар санал хураалаа. Улс орнуудын олонх нь 140 150 Оросыг буруутгадаг, 5 нь хамгаалдаг, 5 нь нэг тогтсон 5 улс байдаг. Дийлэнхэнд одоо тодорхой хэсгэнд хөдөлгөлцдөг ч юм уу. Ингээл нэг 7-8 удаа ерөнхий ассамблех хуралдаг, аюулгүй зөвлөл дээр асуудал хэлцдэг, Орос өөрөө хоригоо тавьдаг. Ийм л цикл донд бид нар яг нь сүүлийн үед бас хэлцэх нь багасчаад ах шиг байна. Дайны эхний нэг жил бол ерөөс асар олон тийм үйл явдал өрнөсөн. Тэгэхээр нөгөө алдарч Жорж Оруэллын хэлдэг амтан болгон тэгш хэрэгтэй, тэгтээ гахаа илүү тэгш хэрэгтэй гэдэг үг байдаг шүү дээ. Одоогоо нүүбийн тогтолцоо тийм байгаад байгаа юм шүү. Энд чинь өөрөө эрх зүй гэдэг юм чи юу ч одоо үн цэнэгүү. Олон улсын эрх зүй гэдэг юм үн цэнэгүү болгоод байгаа юм шүү гэдэг асуулт байна шүү дээ. Тийм бас өөрийн чинь зүг байх талтай тий. Ягаад вэ гэхээр яг ерөөхдөө нэгдсэн үндэсний байгууллага гэдэг маань тий одоо 1945 онд байгуулагдсан тийм дэлхийн 2 дугаар дайны дараа тэр одоо олон улсын нөхцөл байдал бол бас өөр байсан тийм одооногтой харьцуулахад бол тэгэхээр яг уу тийм одоо нөгөө аюулгүй зөвлөлийн 5 гишүүнтэй өөрснийх нь одоо өөрсөндөө хамааралтай асуудал хийхээр хориг тавьдаг асуудал байж байна тийм. Тэгэхээр энэ бол одоо эргээдтэй эргэцүүлэн бодох юм бол энэ дээр нөгөө тэгшэрхийн зарчим гэдэг маань тийм гишүүдийн хооронд бол бас байхгүй байх гэж үзэж болох гэдэг байхгүй. А хоёрдугаар гэх юм бол яг уу аюулгүй зөвлөл гэж байгуулга маань өөрөө одоо тийм тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн юм тогтоол шийдвэрүүдийг гаргасан ч гэсэн одоо зарим нэг улсууд бол энийг тийм одоо үл томсорлсон байдлаар тийм одоо хийх гэжсэн үйлдэлийг хийгээд явж байгаа жишээ байна тийм. Жишээлбэл Иракийн дайны асуудал яг л юм бидэг шүү дээ. Одоо энэ Израилийн асуудал бас тогтоолж байна. Одоо энэ Умар Солонгосын цөмийн туршилттай асуудал бас байна тийм. Тэгэхээр Умар Солонгос ч юм бол одоо нөгөө 6 талт цөмийн зэвсэг үйлдвэрлэх тухайд 6 талт хэлцээрс гарсан бид нэр тамаагүй гэж сууж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэтэй ижилхэн юм асуудлууд бол гарсаар л байна л да тийм. Тэгэхээр яг хоо ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын дүрмд бол тийм одоо яг ийм төрлийн хэрэгтэй одоо гишүүн улсын хувьд үлдэгдсэн бол ийм төрлийн хариуцлага хүлээнэ гэж үү юм те. Одоо яг тодорхой зааж өгсөн байдгүй. За магадгүй энэ нь те одоо юу гэдгийг олон улсын нийт эрх зүй өөрийнх нь бас нэг тийм учир дутагдaltaй тал болж байгаа хэл та тий. Ягаад вэ гэхээр одоо улс гүрнүүд маань тий одоо буруу тий хийж болохгүй гэсэн зүйлийг хийгээд явж байгаа мөртлөөсөө ийм төр нөгөө тэр хийсэн үйлдэлтэй ямар нэгэн хариуцлага хүлээхгүй яваад байна тий. Тэгэхээр яг хуу энэ бол өөрөө олон улсын эрх зүй өөрийнх нь нэг учир дутагдaltaй тал байгаа. За нөгөөдгөр олон улсын байгууллага за тэн дотроо нэгдсэн үндэсний байгууллага гэдэг маань одоо хамгийн том төгөөмөл байгууллага байж байна тий. Энэ бол асар том бүтцтэй байгууллага хэм бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энийг шинжилнэ гэдэг бол одоо тийм амар хийгдэх ёстой асуудал биш л дээ. Одоо жишээлбэл аюулгүй зөвлөлийн 5 гишүүний тоог нэмнэ гэж жишээлбэл ярьж ирсэн тийм. Одоо юу гэдгийг Албаны бүгд найрамдах Герман улс байдаг юм те Япон улсыг нэгдүүлнэ. Тэгэхээр эн чинь нөгөө тэр хоёр улс чинь өөрөө шалгуур шаардлага хангахгүй те дайн хийгээгүй байх ёстой гэсэн үндсэн шалгуур байдаг. Тэрийг жишээлбэл хангахгүй бол явцдаг те. Тэгэхээр одоо яг шинжилтийн асуудал яригдангууд л нөгөө л нэг аюулгүй зөвлөл чинь дахиад энэ дээр тэ нөгөө хориг тавих гэдэг юм те ийм асуудал үүсгээд идэв. А гэхдээ ерөнхийдөө бол те одоо энэ 21-р зууны энэ олон улсын харилцааг бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын дүрмтэй нүб бол ганцаараа одоо те асуудлыг шийдвэрлэх одоо ийм чадамж нь бол их сул болсон байгаа даа. Тийм. Тэгэхээр нүбийн чадамж сул байна. Аюулгүй зөвлөлийн 5 гишүүн одоо магадгүй бүр зарим хүмүүс ярьдаг. Энэ 5-ын давуу эрхийг байхгүй болоод ерөнхий ассамблеийн зүгээр олонхороо шийдвэр гаргадаг болчихё гэдэг юм. Гэтэл үүн дээр бол нөгөө нэг олон улсын эрх зүйн төвөнд нэг том кейс үүдэг. Бид нар одоо аливаа асуудлыг дэлхийд даяар улс төрийн яриа хэлцээний аргаар шийдэхийг оролцсон эхний механизм нь нүб биш шүү дээ. Үндэстнүүдийн холбоо, үндэстнүүдийн лиг гэж байсан. Үндэстнүүдийн лиг 19 онд байгуулагдаад гэтэл одоо 30-аад оноос 20-аад оны сүүлээс зарим улс орнууд зэвсэглээд эхэлсэн. Ер нь түрэмгийлүүлэлт эрсдэл ажиглагдаад эхэлсэн. Тэд нар чахалт үзүүлээд эхлэнгүүт асуудалгүй бүр үндэстнүүдийн лигээ орхиод гараад эхэлсэн. За жишээлбэл одоо тухайн үед Woodrow Wilson ерөнхийлөгч үндэстнүүдийн лигийг санаачлаад
тун удалгүй Америк дотоод нь улс төр ирэх барих одоо хүчээ өөрчлөгдөд. Тэр Вэлсний үзэл санаан дээр тулгуурласан үндэстнүүдийн лигт Америк өөрөө нэгдээгүй гэдэг юм. Гэтэл одоо нүүбтийн Оросыг тогтоон барьж байгаа, Америкийг тогтоон барьж байгаа, Хятадыг, Францыг, Их Британийг тогтоон барьж байгаа ганц зүйл чинь хоргийн эрх нь болж тарах гэдэг тийм үү? Онцгой эрх нь байгаа болохоор эднэр байгаад байна. Тэрнээс биш одоо Украиний ерөнхийлөгч Зеленский ч юм уу дайнаас хойш ярьж байгаа л да. За Орос одоо дай хийсэн. Нүүбийн хоргоос одоо биш нүүбийн шүнжлээс нь хасъя. Одоо аюулгүй зөвлөлийн ядаж одоо хоргийн эрх нь байхгүй болгох. Байнгын гишүүний статусыг болиё. Ингэж болиуллаа гэж бодоход энэ өөрөө бүр том эрсдэл рүү дагуулна. Тийм, эрсдлийг бол мэдээж эрийг дагуулна л да. Ямар ч лимитгүй өөрснийхөө тий давуу онцгой эрхийг эдлээ явж исэн хүмүүс чинь тийм эрхийг одоо олохгүй болцохоор ч мэдээж эрийг нь бол маш том асуудал үүсгэнэ. Одоо одооний нөхцөл байдал бол эдгээр улсуудад таатай байгаа байхгүй юу? Энэ том тоо. Тэгэхээр өөрчлөх сонголт нь тэр тавтаа байгаа даа шүү дээ. Зөвлөлийн гишүүнээ 7 болгоо Герман, Японыг нэмэж гисэн энэ тавл шийдвэр гаргана. Тэгээд хасэж гисэн энэ тавл өөрсдөө шийдвэр гаргана. Тавлаас хурдталд орчод байгаа байхгүй юу? Тэгэхээр өөр олон улсын харилцаа гэдэг чинь эргээд нөгөө нэг эргэцүү гэдэг зүйл чинь зүгээр л хав хоосон зүйл юм шүү. Том л угаасаа дийлдэг чинь олон улсын харилцаа юм шүү гэдэг асуулт гарах гэдэг л дээ. Харин тийм ээ. Тэгвэл яг уу ерөөхдөө яг уу их гүрэн тэгж байж болно тий. Одоо тэгэхээр одоо бусад улстай ялангуяа хөгжиж байгаа улсууд ч гэдэг юм үү тий. Олон улсын эргэцүүг бол өөрснөө бас зөрчих нь бол тийм ч одоо сайхан зүйл биш л дээ тий. Өөрсдөнд сайхан биш. Өөрснийх нь ашиг сонирхолд бол нийцэхгүй байхгүй тий. Одоо өмөр цолгосон жишээ шүү дээ тий. Тий. Одоо үндсэндээ маш их хориг төрсөн дотоод нөхцөл байдал амаргүй байна гэдэг нэг юм нөхцөл байдал. Тэгвэл яг түрүүн би бас нэг зүйл дээр нэмж хэлэх юм бас байна л да тий. Одоо үйлээр яг телевиз үзэж байгаа хүмүүс маань тий одоо бас олон улсын хууль тэгвэл ямар хэрэгтэй юм бэ тий. Эсвэл одоо юу гэдэг ус гүрнүүд ингээ хариуцлага хүлээдэггүй юм бол тий одоо энэ одоо салбар байх ямар шаардлагатай юм бэ гэж бас бодож магадгүй л дээ тий. Тэгэхээр яг ерөөхдөө огт хариуцлага хүлээдэггүй бол бас биш л дээ. Тэ одоо энэ дээр тэ одоо материаллык хариуцлага, материаллык бус хариуцлагын төрлүүд олон улсын эрхцүүд байдаг. Яг нь ерөнхийдөө миний түрүүний хэлсэн зүйл бол нэгдсэн үндэсний байгууллагын дүрмд одоо яг тийм төрлийн хариуцлага хүлээнэ гэсэн зүйл байдаггүй гэж би бол хэлээд байна л да. Яг нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээс гадна бусад олон талт гэрээнд байгаа. Тэ. Тэгэхээр энэ гэрээнд одоо ялангуяа эдийн засгийн салбарын гэрээнүүд те хөрөнгө оруулалтын салбарын гэрээнүүд гэдэг юм уу ийм гэрээнүүд мэдээж хэрэг одоо те буруутай тал хариуцлага хүлээлгэх тал юм те одоо өөрөөр хэлбэл санкц нь бол байж байгаа. За яг нь ерөөхдөө олон улсын харилцаанд те одоо практикаас харж байхад улс гүрнүүд ямар төрлийн хариуцлага хүлээдэг юм бэ гэвэл юм бол те одоо шилбэл уучлалт гуйх те төрийн төрхүүн нь одоо уучлалт гуйх. За одоо юу гэдгийг тэ нөгөө эдийн засгийн хориг гарах хэмжээ авах гэдэг юм уу те экспорт импортыг нь хязгаарлах гэдэг юм уу. За одоо бас те одоо нөгөө олимпийн те нөгөө тоглолтод те тамирчдыг нь оролцуулахгүй байна гэдэг маань эн чинь бас үндсэндээ бас нэг хариуцлагын төрөл байгаа. Тийм. Оросын албаны улс ч гэсэн огт хариуцлага хүлээгээгүй хохироогүй гэж бид нар харж болохгүй шүү дээ. Их гүрэн болохоор реалист өнцгөөс асуудал танзаад одоо Украиныг яагаад учиргүй юу эдийн засгийн маш их санкцд орж ийн олон брэндүүд гарч явж ийн. Одоо ганцаардуулах бодлого яваад эхэлж шүү дээ. Эхэлж ийн одоо явж ийн тийм. Тэгэхээр юу гэдэг хоёлаа түрүүн таны хэлсэн санаа чухал л да. Их гүрнүүд яг зөрчтийн байж ёс зүйгүй байдсан байж эрх зүйн хэмжээгээ барьдгүй байж энэ бол тэгтээ жижиг улс тийм байж болно гэсэн үг биш. Энэ бол болтой. Одоо бид нар Америкийн Куб тогтоосон худалдааны эмбаргог мэн. Тэр эмбаргоноос шалтгаалаад Кубын нөхцөл байдал ямар байгаа вэ? За тэгээ умарч лонхсын хоргийг дурдсан. Мьянмарын цэргийн эрхтнүүд гэдэг ч юм ингээ асуудлууд байна. Одоо Талибан ч юм уу те. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дахиад эрх зүйгээс гадна идеалист, либералистуудын бас нэг чухал ярьдаг санаа бол одоо ёс зүй гэдэг зүйлийг ярьдаг. Мэдээж эрх зүй ёс зүйр хооронд уялдаатай явдаг. Одоо нэг тодорхой кейсийг ярихад Украиныг бас хүмүүс манай үзэгчид нэг хэсэг нь мэдэх бах. Украин бол цөмийн зэвсэгтэй байсан юм. Зөвлөлт талбайт улсаас үлдсэн цөмийн зэвсгийг Беларусь, Украин, Орос, Казахстан гэсэн дөрвөн улс авсан. 94 онд Будапешт меморандум гэдэг тохиролцоогоор Украин өөрсдийнхөө цөмийн зэвсгээс татгалзаад үүний хариуд их гүрнүүд Орост буцааж өгөө цөмийн зэвсгээ. Оросын холбооны улс тэргүүтээ Их Британи, Америк нэгдсэн улс гэсэн их гүрнүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгсөн тийм үү. Гэтэл тэр үйл явдлаас 20 жилийн дараа Кримийн хойгийг Оросын холбооны улсын хяналтанд авчлаа. За тэр үйл явдлаас хойш одоо 30 жил өнгөрч байхад Оросын цэрэг Украиний нутаг дээр идэвхтэй байлдаа гэж байна. Нөгөө Оросын холбооны улс маань Будапешт меморандумаар өгсөн амлалтаа бол зөрчилчлөө гэж бид харах гэдэг шүү дээ. Тэгэхээр
Ингэж үзэхээр ер нь их гүрний амлалтанд итгээд олон улсын эрх зүйн хэмжээнд найдна гэдэг чинь өөрөө жижиг улсын хувьд хамгийн гинэн томоогүй зүйл юм шүү гэдэг асуулт гарч ирэх гээд байгаа. Бид нар одоо жишээлбэл Монгол улсын хувьд бид нар их гүрнүүттэй стратегийн түншлэлтэй гэж яваал гэдэг. Цэрэг техникийн хамтын ажиллагаатай л яваад байдаг. Энэ юу н баталгаа байж чадах юм уу? Зүгээр хоёр талд гэрээний өрөөнд. Яг уу ерөнхийдөө тэ одоо ёс зүйн асуудлыг одоо өндөж тавьж байгаа л та тэ олон улсын харилцаанд ерөнхийдөө итгэлцлийг бэхжүүлэх, итгэлцлийг бий болгох гэдэг бол их том асуудал байдаг. Тэ одоо хууль, дүрм, журм, гэрээ хэлцээрээс илүүтэйгээр тэ одоо ерөнхийдөө олон улсын харилцааг гэрүүлийн харилцаатай тэ одоо харьцуулж үздэг тийм судлаачид ч гэсэн байдаг тэ. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр биеиндээ итгэхгүй бол тэ гэр бүл болоод яах юм? За яг энтэй ижилхэн олон улсын харилцаа, энэ улс гүрнүүдийн хоорондох харилцаа бол одоо цэвэр итгэлцэлээр усандаа бол одоо тий тогтчих хэвээр л да тий итгэлцэл байж ээж та одоо хамтын ажиллагаа цаашаа дөрвчин тэлнэ ч гэдэг юм тий. Тэгэхээр яг уу ёс зүйн хувьд та одоо үүрэг амлалтаасаа одоо тий цуцах тий одоо эсвэл тэр биелэлгүй байх юм кейсүүд бас байдаг л да тий. Тэгэхээр энэ бол яг уу ерөөхдөө бол тий үйл итгэлцлийг бий болгож байна. Олон улсын харилцаанд бусад улс гүрнүүд ч гэсэн тэр тий итгэл даахгүй байгаа улсын одоо тухай төсөөлөл нь бас өөр болоод ирж байна гэсэн үг. Төсөөллийн асуудал. Тэгэхээр яг энэ Орос Украины тань дээр ч гэсэнтэй одоо нөгөө Горбачовын үед те одоо амлалт төгсөн байдаг шүү дээ. Тэ одоо жишээлбэл одоо НАТОг тэ хоёр Германыг нэгтгэлийг Орос одоо зөвлөлт холбоот улсын зүгээс зөвшөөрөх юм бол тэ одоо бид нэр НАТОг зүүн тийшээ тэлэхгүй. Энэ бол амлалт байсан. Тэгтээ харамсалтай нь амлалт гэдгийг одоо хуулийн хүрээнд те энийг одоо яг хууль зүйн хувьд хүчнтэй үгүй юу гэдэг дээр бас асуудалтай байгаа байхгүй тий. Яг нь ерөнхийдөө хууль зүйн шинжилгээ ухаан талаасаа авч үзэх юм бол гэрээг бол аман байдлаар бичгэн байдлаар бол байгуулж болдог. Аман байдлаар бол тоосч болдог. Аман байдлын гэрээнд бол хийгддэг тий. Гэтэ хилцэл гэх юм уу да тий. Гэтэ олон улсын харилцаанд бол энийг тий одоо юу гэдгийг зөрчиж байгаа тэр тал бол тий өөрөө их тийм одоо тий итгэл даахгүй тэ одоо бусад улс орнуудтай харьцаж ч гэсэн энэ өөр асуудал болж өгөх юм магадaltaй байдаг. Одоо тийм сайхан зүйл бол биш байхгүй. Амлалтаасаа одоо ухарж ийна гэдэг маань тэ. Нөгөө нэр хүндээ асуудал байж байгаа. Тийм. Өвин чинь байрцгүй улс юм байна тэ. Одоо энэ зээл тусламж өгөх гэжсээ болиоч гэдэг юм уу тэ. Тэгэхээр энэ чинь бол бас тийм сайхан асуудал биш байхгүй. Тэ. Цаашдын үр дагаврыг одоо авч үзэх юм бол одоо тэ бас тийм сөрөг үр дагаврууд бий болох юм магадaltaй байдаг. Итгэлцэл гэснээс ер нь энэ Оросын цэрэг Украинд орсноор Оросын хамгийн том магадгүй алдсан юм нь Оросыг хардаг бусад улсуудын өнцөг байсан байх гэж би бас анзаараад байгаа. Одоо шууд Орос улс имээдэг Оросыг одоо бурангуй гэж үздэг улс орнууд биш гэхэд нийгмийн тодорхой хэсгүүд гарч ирж байна. Ялангуяа пост коммунист пост социалист орнууд. Нөгөө Финланд ч очоод НАТОд элсчлээ, Швед очоод элсчлээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ яг энэ дээр бол нөө итгэлцэл гэдэг зүйл яриад байна. Нөгөө талаасаа эргээд Будапешт меморандум зөрчигдөөд нэгдүгээрт. Нөгөө талаасаа тэр Америкийн талаас Горбачов төгсөн НАТОг тэлэхгүй гэдэг амлалтууд зөрчигдөөд. Ингээл аль талаасаа ингээд нэг амлалтуудаа хийхгүй, за бүр эрх зүйн хэмжээгээр хүлээсэн гарын үсэг зурцсан баримтчгүүдээр дагаж мөрдөхгүй яваад штэ. Энийний цаад суурь шалтгаан дахиад нөгөө итгэлцэл гэдэг зүйлтэй холбогдох уу? Би юу гэж хэлэх гээд байна гэхээр ерөөсөө итгэлцэл тартагтаа тулд доод хэмжээнд хүрсэн учраас барууныхан Оросд хизээч итгэдэггүй учраас бүр түүхэн уламжлалаараа тийм үү. Наполеон энэ дээрээс эхлээл Оросыг хизээч өөрийнхөө нэг хэсэг гэж үздэггүй учраас амлалтаа үл харгалзаж НАТОд хэлсэн юм байна гэж бид нэр харж болох уу. Нөгөө талаасаа Орос Украины хоорондын итгэлцэл өнгөрсөн ялангуяа одоо Юшенкогийн засаглалын он жил ч юм уу улам доошоо орсон тартагтаад болсон Порошенкогийн үед бүр хүндэрсэн учраас Оросын зэрэг Украинд орсон юм шүү. Тэгэхээр нөө суурь амлалтыг биеиндээ үнэнч байх амлалтыг ягт нэг суурь шалтгаан нөрөө итгэлцэл болоод тэр амлалт зөрчигдөх нь итгэлцэл бүр тартагтаад болох шалтгаан болох гэдэг нь. Яг нь ерөөдөө энэ дээр бол нөгөө өрсөлдөөн гэдэг зүйл илүү давуу хүчтэй болчиход байна л дээ. Өөрөөр хэлбэл тэ одоо дэлхийд байдаг юм уу тухайн бүс нутагтай байдаг юм уу тэ улс гүрнүүд бол одоо өөрийн тэ одоо эзлэх байр суурь дамгаа байдалтай байна гэдэг энэ улсын үндэсний ашиг сонирхолд хамгаалж байна л гэж ойлгоо. Тэндээс одоо тэр итгэлцэлтэй одоо энэ асуудлаас илүүтэйгээр тэ одоо үндэсний ашиг сонирхлоо нэмт иргэн тавьж байгаа учраас тэ одоо энэ итгэлцлийг эвдэж гин тэ одоо байх ёстой зүйлийг одоо байхгүй болгож гин тэ энэ зүйл маань үндсэндээ одоо энэгээр л тайлбарлагдана да. За эрх зүйн талаас дахиад нэг чухал асуулт гарч ирнэ л дээ. За Оросын талаас ямар ч байсан нэгдсэн үндэсний байгууллагын нийтлэг 10 зарчмаас за 4-5 инч байна уу 6 инч байна уу зөрчөөд ингээд байж боломгүй зүйл хийчлээ. Гэхдээ тэднэрт бол хүлээлгэх хариуцлага тодорхой заасан зүйл байхгүй юм байна. Тийм.
ямар нэгэн материалын хариуцлага ялангуяа байхгүй байна. Гэхдээ олон улсын эрх зүйн дээр нэг юм анзаарэгддэг. Дайны хэмнэл, өрнөл яаж өрнөхөөс хамаарат эрх зүйн нэр томьёо хэллэгүүдийг ашиглаж болдог. Хэрвээ эцсийн дүндээ ямар нэгэн байдлаар Украин ялж дуслаа гэж бодоход Оросын талаас дайны төлбөр төлүүлэх юм уу? Бид нар тэрийг бол үүсэхгүй болоод эхэлнэ л дээ. Тэгэхээр цаашдаа эрх зүйн талаасаа ер нь энэ асуудал яаж шийдэгдэх шийдлүүд зүгээр боломж төвлөрүүд л да. Яг тийг нэг гэж хуулиа одоо зөгнөл бол тавихгүй. Тэгэхдээ одоо яаж шийдэгдэх хувилбарууд байж болох вэ? Энэ хоёр талын хооронд гэрээ хэлцээр байгуулагдах юм уу? Яг нэг ашиг сонирхлын талаасаа харахаар Оросын холбооны улс бол одоо нутгийнхын нэг 20 орчим хувьд нь Украиний нутгийн 20 орчим хувьд хяналтаа тогтоочоо тэндээсээ буурт хийхгүй гэдэг хатуу барьж ирдэ. Гэтэл Зеленский болохоор нутаг дэвсгэрийн мөрөн бүтэх байдал хангагдахгүй бол бид нар дайныг дуусгахгүй гэдэг ийм барь суртаа байгаад байдаг. Эрх зүйн талаас ямар гаргалгаа байвал? За гаргалгаа гэсэн сэдвүүлээ орохоос өмнө одоо түрүүн бид дурсан дээр нэгдсэн үндэсний байгууллагын одоо зарчмууд төрчихсөн гэдэг ярьлаа тий. Үүнээс гадна яг хуу ерөөхдөө нүүб болон тий олон улсын хамтын нийгмийн зүгээс одоо Оросын холбооны улсын зүг улсыг хид хідэн одоо гэрээ конвенцийг зөрчсөн гэж бас үздэг юм л да тий. За энэ дээр тухайлбалтай одоо 1949 оны Женевийн конвенц байдаг. За энэ конвенц нь бол одоо тий дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай конвенц. За одоо бүр нарийн ярих юм бол тухайн конвенцийн 50 дугаар зүйл залтыг төрсөн гэдээ буруутгах чинь. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенц гэж үгэж байна тий. Мөн одоо юу гэдгийг хүний үндсэн эрх эрхчлөөний тухай конвенц гэж үгэж байна тий. За геноцидын гэмт хэргийг одоо үйлдсэн тий урьдчилан сэргийлэх одоо ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд одоо хариуцлага хүлээлгэх гэх мэт одоо 4-5 конвенцийн нэр энэ дээр явна л да тий. Тэгэхээр энэ одоо буруутгах байгаа зүйл залт нь бол одоо бас ор үндэсгүй зүйл бол биш юм аа тий. Тэгтээ бол яг уу одоо эн чинь нөгөө дайн хийхээс гадна те дайн хийхтэй холбоотой те одоо тухайн тэр процесс үйл явцад бол бас тодорхой төрлийн жижиг өөр гэмт төрлийн одоо гэмт үйлдэлүүд хийгдээд яваад байна л да те. Тэгэхээр энэ үйлдэл болгон дээр нь те одоо олон улсын харилцаанд те одоо олон улсын эрх зүйн үндсэн их сурвалж болсон те ямар гэрээ конвенцүүд байна тэргээр нь одоо ингээд зүйлчлэлт гараад ирэх юм бол бас арай жоохон өөр те одоо шийдвэр гарах магадaltaй тий одоо тухайлбал одоо хүүхдийн эрх үнээр зөрчсөн үгүй юу тий нүүбийн хүний эрхийн асуудал арах тий одоо тэр байгууллага маань тий одоо юу одоо ямар шийдвэр гарах нь уу тий за нэг юм гаргалаа гэж болж байна тий хоёрдугаар гэх юм бол яг хуу ерөөхдөө эрх зүй талаасаа гэх юм бол тий одоо энэ асуудал эцлэн шийдвэрлэгдэхэд нөлөөлөх маш олон хүчин зүйлсүүд одоо бас бий болоод байна л та тий. Одоо тухайлбал яг уу Украиний асуудлаар тий энэ чинь зөвхөн хоёр улсын асуудал биш тий одоо Европын холбоо, Америкийн нэгдсэн улс гэл одоо шууд бус оролцогчд байна л та. Тэгэхээр одоо яг уу дэлхийд дахинаа одоо энэ жил ялангуяа тий одоо энэ сонгуулийн жил болоод байна тий. За энэ дээр одоо жишээлбэл Европ парламентын сонгуулийн үр дүн жишээлбэл тий одоо энэ Украиний асуудлаар бас нөлөөлнө. Мөн одоо юу гэдгийг Их Британд тий парламентын сонгуул болно. За тэ одоо ерөнхийдөө тэ одоо Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн бас энэ дээр нөлөөлөх магадaltaй болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо яг эрх зүйн хувьд ерөнхийдөө тэ олон улсын эрх зүй өөрөө тэ юуж номлодог вэ гэхлээр тэ хүч хэрэглэхгүйгээр энхийн замаар асуудлаа шийдвэрлэеч л гэж номлодог тий. Энэ дээр одоо өөрөөр хэлбэл ширээний ард одоо маргалдагч талууд маань ширээний ард хүч хэрэглэхгүйгээр зөвшөлдсөж яриа хэлцээний шугамар бол асуудлыг шийдвэрлэх ёстой маа л гэж үздэг тий. Тэр түрүүний дуртаадсан олон улсын шүүх тий одоо олон улсын шүүхээс гадна олон улсын арбитрч хийж байдаг. Энэ бол эвзэн бус арга байдаг. Одоо бүр хамтдаа тулцсан тохиолдол гэх юм уу та тий. Энийг бол олон улсын шүүхт олон улсын арбитрээр ордог гэж ойлгож болох юм л та. Бүр маргаан тулцсан үед байна шүү дээ. Тий. Олон улсын арбитр шүүхээс гарч байгаа шийдвэр өөрөө одоо дав залдах ямар ч боломжгүй эцсийн шийдвэр байдаг. Тэгээ заавал энийг дааж биелүүлэх ёстой байдаг л та. Тэгэхээр эндээс өмнө одоо эвзэн аргууд хэрэглэгдэх ёстой байдаг. За тэр одоо эвзэн аргуудаас дурдах юм бол шууд хилцээ хийх гээл байна. Одоо зуучлал гэл байна те эвлэрүүлэх комисс гэл байж, магадлан шалгах комисс гэл байж те. Тэгтээ эвзэн аргуудын өөрийнх нь нэг сул тал нь байдаг вэ гэхлээрээ одоо тэр комисс байгууллагадаа зөвлөл байгууллагадаа явж байгаа дандаа зөвлөмжийн шин чанартай шийдвэрүүд гаргадаг те. Тэгэхээр энэ маргалдагч талууд тухайн шийдвэрийг бол одоо авч үзэж болно, авч үзэхгүйч байж болно те. Тэгэхээр энэ бол одоо бас тэгээ эвзэн арга гэж байгаа боловч те өөрийн гэсэн бас юм сул талтай аргууд байдаг. Тэгэхээр би энэ дээр юу ч хэлэх гээд байна уу гэхлээр те одоохондоо бол энэ шүүх мөхтөрөө бүр те эцсийн байдлаар ингээд тулаад явж байгаа асуудал байхгүй байна те.
одоо өөрөөр хэлбэл те олон улсын эрүүгийн шүүх орё гэхэд чинь нэг чинь те нөгөө гишүүн биш байгаа болохоор энэ асуудал бас те мохордолд ороод байна. За тийм учраас одоо ерөөхдөө те нөхцөл байдлыг харгалзаж үзээд хоёр тал бол ширээний ард суух нь л одоо хамгийн оновчтой арга байх болоо да. Ширээний ард суух гэхээр мэдээж бүр одоо Оросын зэрэг Украинд орохоос өмнө оролдлогоо тэгдэж эхэлсэн шүү дээ. Тэгдэжсэн. Макрон ч очсон, Шольц ч очсон. Одоо анх 2022 оны 3 сард Беларусь суучилж уулзуулж үзсэн, Польшныг суучилсан, Туркууд бол бүр гадаад хэргийн сайд нарын уулзуулсан. Лавровыг, Кулибатай. Тэгэл ингээл уулзалт нь үр дүнд хүрэхгүй байдаг. Яг гоо тийм ийм төрлийн уулзалтууд цаан болж одоо ч гэсэн те нөгөө World Peace Summit байгаа те ийм ч бас байгуулагдаж байгаа шүү дээ. Гэхдээ тэн дээр бол жишээлбэл Оросын талыг хүрээгүй байгаа нь өөрөө те одоо нөгөө тус асуудалд хамгийн их хамаарал бүхий Орос улбаны улсын талыг оролцуулахгүй байна гэдэг маань энэ асуудлыг шийдэрлэхэд бол бас тиймч бодит гаргаж болж чадахгүй болоо да те. Тэгэхээр яг хуу ерөөхдөө бол яг би дөрөв дурдсан те одоо энэ тухайн асуудлыг эцлэн шийдэрлэхийн тулд нөлөөлөх маш олон хүчин зүйлсүүд байна те. Европ дахь тэр те одоо сонгуулийн үр дүн байж гин те. За магадгүй одоо Европт те одоо нөхцөл байдал арай жоохон өөрчлөгдөөд ингээд явах юм бол одоо Путиний талд арай жоохон ашигтайгаар шийдэрлэх магадaltaй юм болоо да. Магадгүй. Гэхдээ яг хөө бас Америкийн одоо нэрт эрдэмтэн Киссинжер хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Одоо Украины хувьд бол те одоо тэр эзлэгдсэн газар нутгаа одоо тэр чигт нь хүлийн шүүрөөд те Киевээ алдаагүй байгаа дээрээ одоо энэ дээрээ буулт хийгээд ингээд асуудлаа те галаа зогсоох хэрэгтэй те одоо ингээд найрамдах хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол одоо гарц гаргалгаа нь тийм байх магадaltaй. Тэгээ одоо ялангуяа одоо урьдчилсан байдлаар тий одоо байгаа өвдлүүдэр тийм байна. Тий одоо энэ Европ парламентын одоо урьдчилсан байдлаар дүн гараад эхэлсэн байж штэ тий. Тэгэхээр энэ дээр бол барууны төвийг сахигчд тий илүүтэйгээр одоо санал аваад эхэлсэн байж юм тий. Тэгэхээр энэ дээр магадгүй гэж хэлж байгаа шүү тий. Гэхдээ энэ дээр бол яг Путинд ашигтай байдлаар шийдвэрлэгдэх одоо магадaltaй юм уу да. Гэхдээ одоо бидний зүгээс бол одоо ажиглаад сууж байгаас өөр арга алга та тий. Яг Путинд ашигтай гэдэг нь их Путиныг баримталдаг дэмждэг хүмүүс гарч ирнэ гэсэн үг биш те. Зүгээр яг одоо байгаагаас илүү уян хатан байр суурь. Арай уян хатан тий. Украиныг тууштай дэмжих хэсгээ эргэж харах магадлалтай. Одоо Марин Le Pen ч юм уу. Ийм хүмүүс. Одоо жишээлбэл Европарламентын сонгуулийн үр дүнгээс хамаарат Францын ультра баруунтнууд нь барууны үзэлтнүүд нь илт тав ялт байгуулсан учраас Макрон бол парламентаа тараагаад дотоод сонгуулиа зарлчих явах жишээтэй. За мөн оны сүүлээр хэрвээ Дональд Трамп ерөнхийлөгч болвол яах вэ гэдэг асуултууд бас байна. Тэгэхээр энэ бол эргээд эрх зүйн талаас нь харсан шигсэн зөвхөн Орос Украин гэсэн хоёр талаас биш олон улсаас дэлхийн улс төрөөс хамаарах хүчин зүйл болох гээд байна гэж харах гээд байна. Тэгээ яг нэг ёсондоо тийм нөгөө талаар нөгөө яриа хэлцээ хийхэд тэ одоо арай жоохон уян хатан тийм нөхцөл байдал үүсэх юм магадaltaй. Яг одоо байгаагаар бол тэр өмнөх практикуудаас харахад ч гэсэн одоо байгаа хоорондын ойлголтын анцаа бол дэндүү том байгаа. Энийг арай ойртуулах хэрэг байгаа тань. Арай тийм хатуу байр суурьтай байна л дээ. Тэгэхээр одоо энийг ойртуулах нь одоо магадгүй одоо тэр өөр одоо хүмүүс нь өөрчлөгдөд яриа хэлцээнд орж байгаа хүмүүс маань өөрчлөгдөд нөхцөл байдал жоох өөрчлөгдөд эхлэх юм бол одоо яриа хэлцээ хийхэд арай жоохон тус төхөмтэй байх болов гэсэн юм одоо таамаглал төвшүүлээ та. Хоёулаа гэхдээ дайныг зөвтгөж буруутгаж ярих ёстой гээгүү зүгээр яриа хэлцэн төрөхөд ямар гаргалгаа нөлөөлөх вэ гэдгийг хэлсэн гэдэг бас үзэгчд хэлсэн зүг байна. За дахиад үүнтэй холбоотойгоор нэгэн туйлын эрх зүйн асуудлыг хүндэснэх би бас нэг зүйлийг сонирхож байна. Оросын улбаны улс бол өөрсдөө энэ үйлдэлээ ямар ч эрх зүйн зөрчилгүй зүйл байсан гэж их тайлбарладаг. Тэр Донецк, Луганск гэдэг чинь бидний харж байгаа хоёр улс юм чи би яах юм бэ? Бид нар яах юм бэ л гэдэг. Донецк, Луганскийн холбогдох эрх бүхий байгууллагууд нь Оросоос тусламжуулсан, бид нар сэргээ оруулсан, бид нар өөрсдийнхөө холбоотой улсуудыг хамгаалж байна гэдэг талаас нь тайлбарладаг байсан. За дараа нь бүх ард түмний санал хураалтыг нөө Запорижье одоо Донецк, Луганск явуулаа, Херсонд явуулаад. Ингээл нэг эрх зүйн баг одоо зайлж гэх юм уу? Одоо нэг эвтэйхэн харагдсан нэг тийм үйлдэлүүд хийгээд албаны юм шиг харагдсан зүйлүүд хийгээл ингэсээр гал өөрсдийнхөө нутаг дэвсгэр болгоод авчирчлаа юм л та. Тэгэхээр дотоодын эрх зүйн зөрчлийн талаас нь харуул ямар асуудал байгаа бол. За тийм тий. Яг тэр өнцгөөс нь харах юм бол одоо Орос улбаны улсын ерөнхийлөгч Путиний одоо гадаад улс төрийн шийдвэр гарсан маа шүү дээ. Тэгэхээр энэ шийдвэр дээр нь одоо дүншинчлэгээ хийж үзэх юм бол Путиний зүгээс одоо дотоод эрх зүйн орчноо одоо тийм аюул сайн бүрдүүлэлт өгсөн байсан.
Тэ одоо энэ тусгай хамгаалалтаа хийгээд урьдчилан сэргийлсэн байсан. Тэ одоо өөрөөр хэлбэл дотооддоо тэ одоо дээр дамжих шат, дамжлах тэ одоо үе шат дээр хуульчлах ёстой актууд тэ хуулиуд төр дүрм журмаа одоо бүгдийг баттай хийжээж тэгжээж юм шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр дотоод эрх зүй талаас нь харах юм бол Путиний шийдвэр бол одоо хууль зөрчөө гэж харагдаад байна. Дотооддоо шүү дээ. Олон улсын эрх зүй бол зөрчсөн гэдэг хуулиар ярьсан тийм. Яг л үе гэхлээр тэ одоо жишээлбэл тэр тусгаар тогтнолоо тэ одоо олох гэдсэн тэр хоёр одоо тэ Донецк, Луганск маань өөрснөө одоо сайн дурын үндсэн дээр одоо тэ хүсэлтэд тавьсан байдаг. Тэ одоо Орос албаны улсад. За дээрэн тэр төрийн зөвлөлөөр оруулаад тэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нь оруулаад ингэсний үндсэн дээр ерөнхийлөгч Путин бол шийдвэр гаргасан байдаг. Тэгэхээр одоо нөгөө гадаад бодлогын шийдвэр гаргалт тэ одоо тэр процессын хувьд бол ерөөсөө алдаа дутагдал байхгүй. Тэгэхээр энэ дээр бол маш бэлтгэлтэй одоо тэр тэ бүх одоо юугаа хангасан байсан. Одоо нөөц боломжоо хангасан байсан гэж үзээд байна. Нөгөөдгөр тэр олон улсын эрх зүй гэдэг маань тэ ерөөхдөө хизээ үйлчилдэг вэ гэхлээрэ хоёр болон түүнээс дээш улсын одоо харилцаа яригдж байгаа тохиолдолд олон улсын эрх зүй үйлчилдэг. Харин дотоодын эрх зүй, олон улсын эрх зүй хоёрын хооронд яг онцлог хувьд бас ийм тэ нөгөө харилцаа хамаарлын хувьд одоо ийм үзэл баримтлууд байдаг л да. Тэ одоо энэ дэр монист дуалист гэсэн үзэл баримтлал байдаг. Яг нь ерөөхдөө тэ одоо зарим нь одоо жижиг улс гэж ярий та тий одоо бүхэлдэн тий их гүрнээс бусдын тий одоо өгж байгаа ч гэдэг юм. За эдгээр улсууд ерөнхийдөө дэлхийн ертөнцийн тий одоо энэ бүрэн их тусгаар тогтносон улсууд гэж хэлж байгаа. Эдгээр улсуудаас одоо авч үзэх юм бол ихэнх нь одоо тий олон улсын эрх зүй бол тий одоо дотоодын эрх зүйгээс илүү давуу хүчинтэй гэж үздэг ийм одоо үзэл баримтлалыг баримталдаг. Одоо манай Монгол улс ч гэсэн тийм шүү дээ. Тэ одоо үндсэн хуулийн 10 дахь зүйл залт гэл тэгэхэд тэгэхэд бол олон улсын эрх зүй бол дотоодынхаа эрх зүйс илүү давуу хүчинтэй гэж үзээд байдаг. Харин одоо тэ зарим нэг одоо тэ тэр одоо нөгөө л нэг их гүрний хувьд бол тэ илүүтэйгээр нөгөө эсрэгээрээ тэ олон улсын эрх зүйгээс илүү дотоодын эрх зүй илүү хүчинтэй гэж үзээд байдаг. За үүний нэг илрэл жишээлбэл тэр олон улсын эрүүгийн шүүхийн талаар тэ Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шийдвэр байж ин тэ хүн одоо дотоодын Америкийн шүүгэл Америкийн иргэдтэй холбоотой асуудлыг шийднэ гэсэн шийдвэр хийж байна. Нөгөөдгөр Орос улбаны улс ч гэсэн те одоо юу гэдгийг одоо ерөнхийлөгчийн тангарах үед юм уу те үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэдэг юм уу те энэ зүйл дээр бол те одоо ерөнхийдөө одоо Орос иргэдтэй хамаарал бүхий асуудал бол те одоо нийт иргэний асуудал байна гэж заадаг юм байна. Те одоо өөрөөр хэлбэл олонхын ашиг сонирхлоос илүүтэйгээр Орос иргэдийн ашиг сонирхол илүү байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бас тэ онлын хувьд бас нэг юм одоо тэ асуудалтай зүйлүүд байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн биш улстай холбоотны гэрээ байгуулах ч юм уу. Эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр хууль бус одоо юу өөр улсын нутаг дэвсгэр байгаа газарт аль нэг салан тусгаарлах хөдөлгөөний зөвшөөрнө гэдэг бол олон улсын эрх зүйн хэмжээг бол зөрчиж байгаа. Гэхдээ Оросын дотоодын эрх зүйтэй бол ажиллахгүй л гэдэг санаа явах гэдэг тий. Яг мэдээж тэр процесс их удаан явсан л да 14 оноос хойш ингээл хуулиудаа өөрчлөөл. За тэгэхээр энэ бол өөрөө эргээд нөө дотоод дахь Оросын дайныг үзэх үзэлтэй ч юм уу холбогдоод уялдаад ирэх баг. За дахиад нэг асуулт байна надад. Одоо энэ Донецк, Луганск гэл одоо ингээл нэг 14 оноос гэлтэй Крим гэдэг чинь. Энэ өөрөө олон улсын харилцаанд хамгийн гол нь за тэр эрх зүйн зөрчил нь яг Путин хариуцлага хүлээх нь яг дайныг юм төрхтэн байх нь яг хамгийн муухай нь өста байж боломгүй буруу жишээ тогтоолоо гэдэг нэг ийм дүгнэлтүүд их гардаг болсон. Хизээ нэг өдөр Хятад аль нэг хэсгийг одоо бусд улс орнуудын за жишээлбэл Монгол улсын ч юм уу аль нэг хэсгийг иймэрхүү системээр тасалж авна. Заавал Хятад байх албагүй Орос байсан ч болно. Эсвэл Казахстан ч юм уу бүр үнэхээр хүчрэгчтэй л гэж бид нэр төсөөлөе л доо. Ийм юмны эхлэлийг тавьчлаа гэдэг нэг зүйл үү. Одоо прецедент гэж бий болгочод байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр прецедент үнэхээр одоо олон улсын харилцааны буруу жишээ тогтоож байна уу? Буруу жишээ тогтоолгүй яах вэ? Тийм. Тэгэхээр одоо бусад улсууд ингэж болдгийм байна гэсэн буруу жишээг бол яхаарахгүй тогтсон. Яг хизээ хизээс их гүрнүүд давуу юмаа гэдэг прецедентүүд бол Афганы дайнаар, Иракийн дайнаар тогтчл байсан. Энийг бүр дахиад нэг шинж шатнд бүр өгшүүлээд одоо нэг гал дээр тусна юм гэдэг үлээ. Тэр үйлдэл бол энэ Украины дайн болж байна гэдэг. Тэгэхээр тэр утгаараа хүмүүсийн нэг хэсэг нь бол ингэж дүгнэдэг. Хүмүүс энийг Орос Украины дайныг Монголд хамаагүй гэж яриад байдаг ч юм уу те. Эсвэл одоо жижиг улсууд хамаагүй гэж. Яг үүндээ наа чинь жижиг улс болгонд хамаатай зүйл болцоод байна. Энэ хэр үндэслэлтэй бол. Яг үндэсний аюулгүй байдал талаас нь бол хамааралтай асуудал л та. Одоо энэ нөгөөдгөр Орос улбаны улс бол манай хурш
улс байж байна. Тэгэхээр бас огт хамааралгүй гэж бол бас үзэж болохгүй. Зөвхөн энэ асуудалд оролцохгүй байна уу гэдг нь бас нэг өөр үнцэг шүү дээ. Тэгэхээр жижиг улсын хувьд бол мэдээж яриг үндэсний аюулгүй байдлаа хамгаалах те одоо энэ талын асуудал дээр бол одоо энэ бол буруу жишээ болохын хувьд бол болж байгаа. Тий. Эргээд та хоёр тэр ингээд нэг сая нэг цаг орчим 50 орчим минут ярьсан ярианаас нэг хэдэн зүйлүүд ингээ анзаарагдаад. Эргээд олон улсын эрх зүй гэдэг чинь өөрөө тэр чигтээ хийсвэр юм биш үү гэж. Одоо эцсийн асуулт. Би бол өмнөх ярилцлагууд дээр ч ихсэн хэлж ийсэн. Би бол харьцангуй реалист юм шинж, реалист талыг барьдаг хүн. Тийм болохоор надад тэгж харагдаж байхыг үүсэхгүй. Тэгэхээр эргээд олон улсын эрх зүй гэдэг зүйлийг томон сахихгүй жижигэн сахидаг ийм зохицуулт угаасаа ингээд де факто тогтцоод байна. Их гүрэн болгон бид нар эрх зүй хэм хэмжээгээ сахиж байгаа гэдэг дандаа өөртөө давуу тал үүсгэж байдаг. Одоо би цөмийн зэвсгээс ангид статусаар нэг хэсэг судалгаа хийж байна. Тэрэн дээр бол бүр үлдээлгэрүүлэх гэрээгээд их гүрнүүдийнхаа давуу талыг хуульчлаад өгсөн зохицуулалттай. Тийш дээ одоо аюулгүй зөвлөлийн тавч өөртөө цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэгтэйгээ заацсан тий бүр одоо бусдад өгөхгүй байх хэрэгтэй ч шиг тэр нь одоо үүргэнж байх шиг тий. Тэгэхээр иймэрхүү байдаг. Тэгэхээр энэ дээрээс эргээд эрх зүйн талаа баримталдаг хүмүүсийн зүгээс ер нь энэ хүн төрөлхтний төгөнд одоо эрх зүйн систем гэдэг зүйл төлөвшсөнийг бид нэр 45 оноос хойш гэж магадгүй харж болох байх. Яг уу философи үзэл санааны эртнээсээ байсан. Гэхдээ одоо байгаа эрх зүйн тогтолцоо буюу нүүбдэр суурилсан тогтолцоо 45 оноос хойш бүрдсэн гэж үзвэл энэ тогтолцоо ер нь яг хүн төрөлхтний өмнө үүсгэж ирсэн ямар том гамшигыг, ямар том дайныг, ямар том мөргөлдөөнийг, ямар том үйл ойлголцлыг шийдэж чадсан юм бэ гэдэг асуулт гарах гэдэг. Яг уу ерөөхдөө олон улсын эрх зүй үүсэл хөгжил талаас нь ярих юм бол гэдэг яг орчин үеийн олон улсын нийтийн эрх зүй гэдэг маань 1919 оноос эхлэлтэйгээр одоо хүртэл хөгжиж явж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл 1919 он гэдэг маань нөгөө үндэстнүүдийн холбоо үүсгэн байгуулагдсан Вестфалийн гэрээ байгуулагдсан гэдэг яг нүүб байгуулагдсан гол шалтгаан бол дэлхий дээр инхтэй амныг тогтоох. Яг одоо гэхэлэр дэлхийн 1 2 дугаар одоо дайны дараах одоо тэр их тийм одоо хэмжээний хор уршигыг одоо дахиад энэ хүн төрөлхтөн битгий амсаасаа гэдэг үднээс нэгдсэн үндэсний байгууллага маань л өөрөө үүсгэн байгуулагдаж байсан. Яг нь ерөнхийдөө яг энэ дээр одоо та түрүү хэллээ л дээ одоо олон улсын эрх зүй гэж ийм хийсвэр юм болчиход байгаа юм биш үү. Дан ганц олон улсын эрх зүйг би ийм гэж бол хэлэхгүй. Яад вэ гэхлээр одоо дотооддоо ч гэсэн одоо жишээлбэл хулгай хийж болохгүй, дээрэм хийж болохгүй, авилга авч болохгүй гэл одоо дандаа хоригдсан хэм хэмжээнүүд байсаар л энэ төрлийн гэмт хэрэг гарсаар л байдаг шүү дээ. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна уу гэхлээр эрх зүйгээр бүх төрлийн харилцааг зохицуулах боломж байдгүй маа. Одоо жоохон философик тал руу орох юм бол эрх зүй гэдэг бол хүний оюун санаас бүрддэг зүйл. Одоо 1000 олон улсын хууль эрх зүй гэж ярьж байгаа ч гэсэн усаа төлөвлөлөөд дээр олон улсын гэрээний эхийг бэлтэж байгаа хүн маань өөрөө хүн байждаг. Тэ одоо робот биш тэ. За яг энтэй ижилхэн одоо тэ олон улсын эрх зүй ингээд тэ одоо дааж мөрдөгддөг юм аа. Энэ бол хийсвэр юм а гэж өөрөө тэгж бодож бас болохгүй л дээ. Тийм болохоор хэрэггүй гэж харж болохгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхэлэр одоо зас залруулах шаардлагатай байхгүй юу тий одоо дотооддох энэ нийгмийн харилцааг чинь тий одоо энэ хууль дүрм журмээр зохицуулаад явж байна. Тэгтээ хуулиар бол жишээлбэл тий бүх төрлийн харилцааг зохицуулах боломж байхгүй шүү дээ. Яг нь дээр эрх зүйн актууд, захирамжилсан актууд тий одоо хуулиар нөхөж одоо батлагдсан гарч идэг тий тэгсэн ч ихсэн л зөрчил гэмт хэрэгүүд гарсаар л байдаг шүү дээ. За яг энтэй ижилхэн олон улсын эрх зүйчин ч гэсэн юм байгаа байхгүй. Тэгээ би нэвтрүүлгийн ихэнх үед хэлсэн дээ одоо энэ нүбийн шинжилтэй асуудал одоо нийт тэргүүнд байна. Гэхдээ энэ асуудал бол энэ нэг улс доторх тий одоо хуулийн өөрчлөлт асуудал биш. Энд чи одоо тий бүхэл 190 гаруй улсын ашиг сонирхлыг тий нэг юмд одоо багтаана гэдэг чинь бол асар том асуудал байхгүй. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна гэхэлэр олон улсын эрх зүйг өөрөө төгөлдржүүлэх хэрэгтэй юм аа. Одоо шинжилгээ асуудлаас гадна те ямар гаргалгаа байна уу гэдэг дээр одоо магадгүй энэ эрдэмтэд судлаачд байдаг юм уу те одоо эдгээрийн одоо бас те үүрэг оролцоо их чухал байна. А хоёрдугаар гэх юм бол улс гүрнүүдийн зүгээс ч гэсэн буруу жишээ тогтоох байх хэрэгтэй байна. Тэгэхээр эргээд бас ёс зүйн асуудал руу очихгүй байна. Тэгээ одоо энэ хариуцлагын асуудлыг бол те одоо бас жоохон чангадах хэрэгтэй байна. Олон улсын эрх зүйд бол те тэгэхээр бас огт юм хийсвэр зүйл биш юм аа л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр маш гоё жишээ байна. Бид нар дотоод хүн амны хэрэг гарлаа гэд хүн амны хэргийн талаарх эрх зүйн зохицуулалтаа устгадаггүй шиг. Эсрэгээрээ төгөлдршүүлэх хэрэгтэй, илүү хөрсөн дээрээ болох хэрэгтэй, илүү нийгмээр хилцэх хэрэгтэй болохоос биш. Хэнийг дай хийлээгээд бид нар дайны талаар эрх зүйг огт хэрэггүй гэж хэлж болохгүй болчихсон шүү дээ.
Тэгэхээр яг гоо ерөнхийдөө нөгөө нийгмийн харилцаа гэдэг чинь байнга өөрчлөгдөж байдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг дагаад хуульд нэмэлт өөрчлөлт орж идэг. Эсвэл тухайн хууль одоо тий шинжлэгдэж идэг. Яг энтэй ижилхэн олон улсын эрх зүйч гэсэн л яг тийм байгаа байхгүй. Тэгээд түрүүн би бас хэлжсэн шүү дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрм чинь 045 онд батлагдсан юм баримт бичиг байдаг. Тэгэхээр энэ одоо орчин үеийн олон улсын харилцаанд бол тий энэ баримт бичгээр одоо зохицуулах одоо тийм юу байхгүй байгаа байхгүй. Нөхцөл боломж нь их цөөн болчиход байна тий. Тийм учраас энэ нүүб гэдэг маань үндсэндээ нөгөө хүмүүс хэлдэг шүү дээ цаас үйлдвэрлэдэг юм уус. Одоо ийм байгуулга болчиход байна. Одоо Дональд Трамп хүртэл тий ерөнхийлөгч байхдаа хэлжсэн шүү дээ. Энэ шинжилтийн асуудлыг ч гэсэн дурдаал одоо тий бас л өөрийн хувьдтай хүчин чармайлт гаргаад явж исэн. Гэхдээ энэ бол одоо шийдэгдэх үйл асуудал гэж байна. Тийм байна. Тэгэхээр яг зүгээр эрх зүйн систем дэлхийд даяар үрдийн инх тайван гэдэг одоо төгс инх тайван гэдэг зүйлд тогтж ижил бид нар эрх зүй ажиллаад байна гэж харж болохгүй байх нь шүү дээ. Асуудал байж л байна. Тийм яг энэ дээр бас нэг ийм тайлбар хийж болно л да. Тэ одоо олон улсын эрх зүй гэдэг бол одоо яаж бий болдгийг бэ гэхээр энэ цэвэр сайн дурын зөвшөлтслийн үндсэн дээр улс гүрнүүд олон улсын эрх зүй бий болгож байдаг. Дотооддоо бол бид нартэй одоо хууль тогтоох байгууллага парламент гэдэг маань хуулийг одоо тий батлаад явж идэг шүү дээ. Тэгэхээр дэлхийн парламент гэж байдгүй болохоор улс гүрнүүд дандаа сайн дурын үндсэн дээр энэ олон улсын эрх зүйн хэмжээг бий болгодог гэж үздэг л дээ. Тэгэхээр энэ магадгүй те сайн дурын үндсэн дээр гэж байгаа юм чинь одоо тэрийг биелүүлэхгүй байна гэж бас ойлгож болохгүй байхгүй. Одоо бусад хүмүүсийн хувьд бас нэг юм ойлголт байдаг л да. Одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал те одоо тунхаглалын шин чанартай ангиж ирээд идэг те. Энэ бол тийм биш байхгүй. Ялангуяа олон улсын эрх зүй бол энэ хатуу хэм хэмжээний төрөл байдаг. Одоо императив гэж хэлдэг л дээ. Одоо заавал биелүүлэх ёстой. Тэгэхээр энэ дээр одоо гол асуудал нь хариуцлагын механизмыг л сайжруулах хэрэгтэй байна. За баярлалаа танд. За баярлалаа. Цаашдын судалгаанд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар тавьсан төрлөө. Эх 7 хоногт энэ цагтаа эргээд уулзъя.